Хүүхдийн баярын инээд төрийн цаана бяцхан үрсийн аймнаас эрүүл мэндэд занал хийлсэн аюултай орчин хаа сайгүй таарч байгааг сүүлийн өдрүүдэд эцэг эх асран хамгаалагчид цахим орчинд маш ихээр хөндөж байгаа. Ямар ч хамгаалалт тавилгүйгээр ухраад орхисон нүх, задгай, цооног, стандартын бус тоглоомын талбай зэрэг амьд хавх хүүхдүүдийг хүрээлж байна. Манай улсын хэмжээнд гэмтэж бэртсэн 3 хүн тутмын нэг нь тэгээс 15 насны хүүхдүүд байгаа юм. За яг одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт зогсож байна. Тэгэхээр зөвхөн орон нутгийн уул уурхайн бүс нутаг битгий хэл нийслэлийн төв болсон. Дов газар бага насны хүүхэд байтугай миний бие хүртэл унаж бэртэж бүр цаашлаад амь эрсдэх магадлалтай нөх цооногуд бол маш их байна. Тэгэхээр яг одоо бидний зогсож байгаа энэ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ нүхийг метрлэж үзэхэд 2 метр хагастай байгаа бөгөөд энэ хамын оршин суугчид уг нүхийг урт хугацаанд ийм чигээрээ байсан төдийгүй ямар нэгэн байдлаар бөглөж таглаагүй гэдгийг хэлж байна. Хороон дээр юу өгсөн штэ их чинь. Тэгээд тэг өсөлт өгсөн тэгээ янзлнаа л гэсэн штэ. Ер нь энэ тэндгөө онгорхоо цоогорхоо нэлээд байгаа л да. Энэ нүх рүү унах магадлал маш өндөр өдөг. Дээр нэг энэ дугуйтай явж байгаад нэг орчихсон. Тийм үү? Тий. Ямархуу нүхнүүд ер нь димээдэг гэсэн. Тэгээд ер нь дугуй муугу унж байгаа хөлтөө тэгээд заримдаа шарвж мараа унцдаг шүү дээ. Унцдаг аа. Тэгээ яаж гардыг? Манай энэ дэлгүүр ахтай хаяада шороо мороод санаад чи бүгэлжтэй. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй бүглөөгүй нөхөн цооног муу усны болон тараншааны нүх байсаар байна. Үүн дээр нэмэгдээд ил цахилгааны утас хамгаалтгүй барилгын талбай, эвдэрсэн явгууны зам зэрэг нь нийслэл хүүхдэд хэр илгүй байгааг харуулж байгаа юм а. Хүүхдүүд чөлөө цаг аюулгүй өнгөрүүлэх, сургууль цэцэрлэг рүүгээ эрсдэлгүй зорчих энгийн нөхцөлж бүрэн хангагдаагүй хэвээрээ. Иймд хүүхдийн эрхийн тухай ярихаас гадна тэднийг осол эрсдлээс хамгаалсан аюулгүй орчныг бүрдүүлэх нь зөвхөн хотын удирдлага холбогдох байгууллагын үүрэг бус, харин аж ахуй нэгж эцэг их асран хамгаалагчныг бүрийн үүрэг гэдгийг эргээд хэлж байгаа юм а. Аюулгүй одоо амьдарч байгаа гэж бол үнэндээ хэлж болж чадахгүй байгаа. Яагаад гэвэл хүүхдүүд маань маш эрсдэлтэй нийгэмд амьдарч байна. Одоо маш ингээл хариуцлагатай харж байнга л ингээл хараа хяналтаа бас сайжруулж харж л авахгүй бол тэгэл нөгөө ухсан нөхөө бүглэхгүй тэгэл энэ замын одоо ингээл нөгөө ус шуудуу ингээл тог цахилгаан ингээл асар олон зүйлүүд зөндөө байгаа учраас одоо нэгэн л одоо ийм нийгэмд амьдарч байгаа юм чи ганцхан эдрийн бурууч гэдэг юм уу эднэр хийх ёстойч гэдэг юм уу гэдэг талаасаа биш бид нар бас өөрсдийнхөө зүгээс хариуцлагатай байх хэрэгтэй анхааралтай байх хэрэгтэй гэдэг хүүхдүүдэд суулгаж өгөх. Хаасаг байгаа шүү дээ. Хаасаагүй стандарт гэдэг зүйл байхгүй хүүхдийн аюулгүй байдал зөвхөн хүүхд биш хүний аюулгүй байдал тэр чигээр нь байхгүй. Маш муу байгаа. Маш муу байгаа. Монгол аяар тэр чигээр маш муу байгаа. Би өөрөө гадаадтайсэн хүн, гадаад бас сурсан хүн, гадаадд хүүхдүүдийг хэдий ч нэ сайн ингээл яадаг, хамгаалдаг, хяндаг бүр тэнцэн өөр аимшиг юм хийцэн байгаа. Манайд л муу байгаа. Бүр муу. Ерөөс маш муу байгаа. Сэтэл ханамж байхгүй. Хүүхдүүдээ сайхан ингээл өөрөө аваад явахгүй бол өөрөө ингээл яахгүй бол хажууд нь байхгүй бол ерөөс маш муу байгаа. Хүүхдийн баярыг тэмдэглэхээс илүүтэй хүүхэд бүрийн амнаас эрүүл мэндэд эрсдэлгүй орчныг бий болгож чадсан хэсэг нь өнөөдөр илүү чухал асуудал болоод байна. Учир нь хүүхдийн эрх зөвхөн тунхаглал, уриалал озонгоор хэмжигдэхгүй харин аюулгүй орчинд амьдрах бодит нөхцлөөр хэмжигдэх учиртай юм а.